1965 онд байгуулагдсан Сүхбаатар дүүрэг өдгөө 140 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг тооцогдох болжээ. За оршин суугчдын 50 орчим хувь нь орон сууцад, за үлдсэн хувь нь гэр орооллын бүсэд амьдардаг. За дүүргийн онцлогоос цухас дурдвал тус дүүрэгт нийслэлийн төр засаг, за соёл, боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг. За харин тус дүүрэгт хуучны орон сууцны хороолол барилгууд их төвлөрсөн байдаг учраас өвлийн цагт дулааны шугам, за сантехникийн хүндрэл бэрхшээл тулгардаг байна. Тэл ажил бол 2-3 чиглэлд хийгдэх юм л та. За нэгдүгээрт нь сургууль цэцэрлэг боловсролын байгууллага өрхийн эмнэлэг үдийн одоо энэ үйлчлэлийн бэлтгэл ажил буюу энэ халуун дулаан цахилгаан эрчим хүчний асуудлыг өвлийн туршид найдвартай тасалбаргүй байдлаар хангах. За нөгөө талдаа мөн ажилтны хөрөнгө оруулалт огцлын ажилттай холбоотойгоор энэ бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжил дуусгах. За тэгээд дээрээс нь одоо энэ гудам зам талбай, нийт эзэмшлийн талбай, за хотын гудамжийг алтаргаа болгон сэрхэн аж хамгаалж ажиллах, иргэдийг ээж аюулгүй орчингорж очуулах гэдэг энэ харамжаал юусэн төлөрсөд юм л. Тэгэхээр энэ бүх ажиллагаа төлөвлөгөө гаргасан ажлын хэсэг маань байгуулагдсан. Ажлаагаа төлөвлөлөө зохион байгуулаад явж байна. Төрийн хэмжээнд бол яг зүгээр яг соос өмчтэй холбоод бол одоо 150 гаруй соос өмчтэй холбоо үйл ажиллагаа болдог. Энэс л одоо үйлчлэлийн бэлтгэл ажлын бол хариуцаад 2 контор, хүүтний хүүт 5 гэдэг 2 контор. Орон сууц нийт аж ахуйн газрын харьяа 2 контор хариуцж ажилладаг. 2 конторын хувьд бол одоо орон сууцны байруудаар үйлчлэлийн бэлтгэл ажлыг бол хангуулад одоо бол 80-аас 90 хүртэл явж байгаа ажил. Дуусгах засвар байна юм л дээ. Тэгээ сөх өмчтэй холбоодоос орон сууцны одоо байрууд хариуцж байгаа сөөхийн захирлын нар бол өөрсдөө саналаа өгөөд контор руугаа одоо ямар хөгжлийн бэлтгэл ажил хангуулахад бол би юм шиг хумсалах хэрэгтэй гэдгийг бүгдийн санал өгсөй дагуу орон сууцны контород төсөлд янзлаа явж байгаа. Сүхбаатар дүүргийн харьяа байрлалтай төв замуудын арчилгаа цэвэрлэгээний ажлуудыг Улаанбаатар нэгтгэл компани хариуцсан ажиллагаа. Харин дүүргийн харьяа тогтчлтыг Сүхбаатар дэвшил компани, за тус дүүргийн нийтийн эзэмшлийн дээрх нийт зам талбай, ногоон байгууламжийн цэвэрлэгээ арчилгаа тогтчлтын ажлыг хариуцсан ажиллаж байна. Өвлийн улирал тус компани нэлээд ачаалттай ажилладаг бөгөөд халтаргаа агуулгааны нөхцөлд ажиллах бэлтгэлээ хэдийн базаажээ. 16 оны үйлчлэлийн бэлтгэл ажилтай холбогдуулаад дүүргээс 50 тонн давс, 45 тонн тусгай утас одоо нөөцлөхөөр шийдвэр гараад хөрөнгө мөнгөн шийдэгдсэн одоо хөдөлთა авах ажиллагаа зарлагтаад ингэ явж байгаа. Түрүү жилүүдийн хувьд бол лиз тусгай бодис эдрийг бол нөөцлөхөд энэ жилийнхээс бага нөөцлж исэн. За энэ жил бас засах орох магадaltaй байгаа учраас бид түрүү жилийн жилүүдээс бол илүү 10-20 тонноор илүү нэмж нөөцлж байгаа. За мөн шаардлагатай тохиолдолд одоо лиз давс нь хүрэхгүй байх одоо ийм тохиолдолд бол тухайд нэмэлт хөрөнгө гаргаад ингээд аваад явах боломжтой. Энэ жил нэлээд хатуу жил болох учраас өвлжилтийн бэлтгэлд ихээхэн анхаарч байна. За тус дүүргийн харьяа Сүхбаатар дэвшил тогтчил үйлчилгээний компани одоогоор 46 хүний бүрэлдэхүүнтэй, за шаардлагатай багаж хэрэгцэл өвлийн хувцас хэрэгслэр бүрэн хангагдаад байгаа юм байна.